засгийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн эсрэг авч иржүүлж байгаа бүх аргаар ямар нэг байдлаар буулгаж авна гэдэг энэ үзэл хандлага нь өөрөө хэрвээ Монгол улс хаалттай орн байсан бол энэ төр засаг бууж шийдэм чиглүүлэхэд танк машин оруулахад бэлэн юм байна л да. Хандлага нь өөрөө. Азар ингээд дэлхийд нээлттэй арчилсан орн учраас тэхгүй байна. Зүгээр нэгнээр нэг нь бариулж иддэг юм болж байна. Одоо энэ тариг угаалтанд бол би нэг хэрсүү байгаа ч гэж их уриалдаг нэвтрүүлэг хийдэг байсан. Юм болонгууд эмсэс. Юм болонгууд одоо элбэгд орж тэ. Ингээд наадаг тэ. Зүгээр тэр тарих угаалтанд бити автаач гэж хэлэхдээ би ганцхан л зүгээр 7 хоног болон гардаг нэг л мэдээлэл хүргэе тэ. Одоо тэр МСС-тэй байлдаад байгаа юм шүү дээ тэ. Уг нь бол одоо энэ сошиалар яригадаад байгаа МСС яд жаргал одоо ерөнхий сайдын хоёр л учиргүй л байлдаал нэг Монголын нэг байгалийн баялагийг булаацалдаад байгаа юм шигээр л тэгээд МСС нь ялчих гэдэг нэг л олон нийтийг тариг угаагаад байна шүү дээ. Гэтэл одоо 7 хоног болгон тэр эдийн засгийн зөвлөлгээд тэр нөгөө нэг тэнцээд байгаа хүнтэйг зэрэгцээ суугаад 7 хоног болгон хурал хийгээд байгаа зү. Ерөөсөө байлдаагүй монголчуудаа. Том хөрөнгөтэй хүмүүс, эрх мэдэлтэй хүмүүс байлдахгүй. Тохиролцсон л гэж байдаг юм аа. Өмнөөр нь бид нэгээ барьж идээд дууслаа. Энэ дундаа биендээ төрийн эрх барьж байгаа хүмүүстэй шаардлага тавьж чаддаг. Энэ бүр орон зай байхгүй боллоо. Нэгээ дарж унгаа дууслаа. Эднэр хоорондоо ерөөсөө тэмцэлдэггүй гэдгийг би бүр баталгаатай нотлоготой хэлхийн энийг бүр 7 хоног болгон ерхий сайдын өөрийнх нь одоо сошиал суугуудаар тэр зургууд нь яваад байгаа шүү дээ. Бүхэл одоо Монголын том групп компаниуд ингээл зэрэгцээ суудсан л жигтэйхэн улс орноо хөгжүүлэх хандлага байгаа үстэй. Тэгээд сошиалтэй бид нар тэр болохоор ингээ юмаа булаасалтаал байлдаал тэгэл нэг хэсэг нь тэрийг өмөөрлөөл гэлээ ингээ энэ тариг угаалтанд одоо хэдүүлээ автах хэмжээний юм автахгүй байх хэмжээний хэрсүү байх хугацаа бол хангалттай өнгөрсөн. Одоо бол хэрсүү байхгүй бүр болохгүй болсон байна.